За та бүхэн сайн байцгаана уу? Бурхан багшийн 40 сар 40 өдрийг тохиолдуулан би та бүхэнд өргөлүүлсэн багшийн айл дураас энэ нэгэн үсэгт судар хэмээх судрын тайлбарыг та бүхэнд төлөвлөж байна. За ингээд хичээлээ тухлан сонсноо. За юуны өмнө хичээлээ эхлэхээс өмнө та бүхэнд энэ судрыг нэгэнтээ уншаад төвдөр уншаад сонсох чи гэж би бодлоо. За тэгээд дараа нь өөрсдийнхөө хэл дээр мөн нэг удаа уншаад үзье. Энэ маш богинохон судар байгаа. 준비된 여러 가지 시고 공부를 gelong geden jimo jataw xie xie dang jason shan chu xiang hua xie tao tu mo dang ta xi ge jis de zhe june de ji zhe dang de ma gen ga wo lan de ge ji ga zhe gen ga wo xi le ji ba ru de xin bi yi ge ji ma ji xian de xin jian dan jie lao pin ba dang li yu xi le zong xi de de 준비인지 그 송알 걸자라던 체단된 바뀐가 gelong 또 니상도생 화생화지 못 현재지 바로 되신다 지세에 바로 지세 도구장 연원이 준비인지 송알은 뭔가도 대전시 화탐지 임시라지 바로 되신마 이게 지금 집샤 족소 За та бүхэнд монголоор нэг удаа уншиж өгье. Бэлгийн чанад хүрсэн нэгэн үсэгт судар оршваа. Бэлэг бэлгүүний эхтор мөргмөө ийн хэмээн миний сонсхуй нэгэн цагт ялж төгс нөхцөн бурхан рajгрэхийн ойролцоо тас цогцолсон уулна 1200 аяга дахимлаг ба 50 гэлэнгийн хамт тоо томшгүй олон бодисадва нарлууга хамт нэгнээ залрам бүлгөө. Тэр үед бурхан наснаа төгөлдөр анандад ийн хэмээн зарлиг болов. Ананда нэгэн үсэгт судар бэр хамаг амтнд тус жаргалан гавчрахын тулд сайтар тогтоон автугай. Тэр юу вэ хэмээвээс энэ болоо. Бурхныг инхүү зарлигалсанд наснаа төгөлдөр ананд тэргүүтээ аяга тахимлгууд ба бодисадва махасадванаар бэлгүүний чанад хүрхийг ухаарч бурхны зарлагт даган баясаад элтэд магтваа. Нэгэн үсэгт судар үүгээр төгсвэ. За ингээд үүгээр та бүхэн одоо энэ жижиг судрын лүнг ингээд хүртлээ гэсэн үг юм аа. За тэгэхээр одоо бурхан багшийн сургаал энэтхэгийн хэлнээс ингээд төвд хэл рүү орчуулагдах та 110 бот түүнээс ч олон бот гэдэг нь жижиг биш ийм маш том бот судруудаар ингэж орчуулагдаж гарч ирсэн юм аа. За ингээд голдуу санскрит хэлэн дээр тэгээд мөн пали хэл дээр за мөн хятад хэл гэх зэргийн хэл дээр байдаг байна. Тэгтээ голчлон самгарт хэл дээр одоо бичигдсэн байдаг байна. За энэ одоо 110 тэр ганжуурын бот судрын тайлбарууд нь 200 гаруй бот эдгээр хэлнүүд дээр одоо хөрвүүлэгдсэн байдаг байна. За тэд бол маш том номнууд. Маш том. Жижиг ном бол биш. За монголчуудын хувьд бол сайн мэдж байгаа да ганжуур гэдэг. За ингээд одоо цагт бол бид одоо номны хуудас том жижигийг хянах бололцоотой болчихсон. Тэр үед бол тийм байсангүй. Одоо бол бид том ном хийя гэх юм бол зураг голдон нэмэл эсвэл үсгийн томруулах байдлаар зузаан болгож болно. За үүнтэй харьцуулахад
Тэдгээр уламжлалт их бичиг ганжуур данжуурын судрууд бол одоо маш том за нэг ботн бараг 5 кэлч байж магадгүй. За ингээд санскрит хэлнээс төвд хэл рүү орчуулагдсан байдаг байна. За зарим багш нар одоо бүхэл бүтэн ботоор нь одоо иш лүнгийн хүртээдэг. Та бүхэн мэдж байгаа ганжуурын иш лүн гэд одоо хэдэн жил дараалаад бид ингээд залгуулад хүртээд явж байгаа. За энэ бол одоо тайлбар нь биш юм шүү дээ. Зүгээр л ном нь. Зүгээр л номыг уншаад тэрийг сонсох байдлаар бид лүнгийг хүртэж байгаамаа. За ингээд хэдэн сар унших вэ? Хэр удаа унших вэ? Зэрэг нь бол тухайн уншиж байгаа багшийн чадвар за тэдгээрийн туршлагаас одоо хамаардаг. За миний хувьд би өөрөө бол энэ ганжуурын 110-20 бот энэ эдгээр судрын ишлүнг хизээж хүртэж яваагүй. За ингээ бүхлээр нь тэгж хүртээгүй боловч дотроос нь янз янзын ном судрын ишлүнг бол би олон багшаас олон удаа хүртэж явсан. Тийм учраас би энэ нэгэн үсэгт судар гэдэг энэ богинохон судрын одоо лүнг та бүхэнд хүртээгээд одоо би тайлбарыг нь тайлбарлан одоо хэлж өгөх гэж байгаамаа. За ингээд тэдгээр одоо олон ботууд дотроос зарим ном судрыг нь би зориуд сонгож авч мөн тэдгээр номынхоо ишлүнг мөн хүртсэн. За ингээд ишлүнг хүртэнэ гэдэг тухайн номны тайлбарыг сонсно гэдэг ийм хоёр өөр зүйл явагдаж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Та ишлүнгийг хүртсэн байж болно, тайлбарыг сонсоогүй байж болно. Та номны тайлбарыг сонссон байж болно, тэгтээ ишлүнгийг мөн хүртээгүйч байж болно. Тэгэхээр би та бүхэнд энэ хичээлийнхаа эхэнд энэ судрын одоо лүнг өгөөд тэгээд одоо би тайлбарлаж өгье гэж бодсон юм аа. За ингээд ишлүн хүртснийхаа дараа уг номоо одоо тайлбарлуулах юм бол илүү сайн ойлгодгоо гэж үздэг. Энэ яг үний юм уу үгүй юм уу гэдгийг би сайн мэдэхгүй. За тэгсэн мөртлөө миний хувьд би ингээд зарим нэг ном судрыг ингээд уншичаад тэгээд орхичдаг. Тэгээ байж байгаа дараа нь нэг багшаас бололцоо гарах юм бол та надаа энэ номын одоо лүнг хүртээгээч би яг тайлбарласан хэрэггүй зүгээр лүнгийн хүртээхэд болно би аммаар байна гэж аваад тэгээд лүнгийн авсныхаа дараа тэр номыг уншихаар би улам илүү ойлгоод ах шиг над санагддаг. Үнэхээр тэгэж санагдаг. Тэгэхдээ яагаад юм байгаа юм бэ гэж би өөрөөсөө дандаа асуудаг. Яагаад гэвэл нэг хүн лүн өгнө гэдэг чинь зүгээр л уншаал өнгөрч байгаа шүү дээ. Би зүгээр л сонсоол өнгөрч байгаа шүү дээ. Тэгэхэд яагаад тэрний дараа би сайн ойлгоод байгаа. За тэгээд энэ одоо лүнгийн хүртээж байгаа хүн нь заавал одоо том эгүүзэр бясалгагч бүтээлч хүн байх шаардлагагүй. Хинч байсан болно. Гэд бодохоор маш гайхалтай шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ хүн лүн хүртээж болно, энэ хүн хүртээж болохгүй гэсэн тийм одоо тавигдах шаардлага байдаггүй гэсэн үг. Тэгэхээр альва нэгэн авшгийг авсны дараа дадлагыг нь хийхэд илүү амжилттай болдог. Энэ лүнгийн авсны дараа тэр номыг уншихад илүү ойлгодог зэрэг нь таны өөрийн өөртөө итгэх сэтгэлд маш хүчтэй нөлөө үзүүлдэг юм шиг байна. Бид ингээд одоо яг аман дээр хэлэхгүй ч гэсэн бидэнд өөрийгөө голох, өөрийгөө чамлах тийм сэтгэл цаана байж л байдаг гэж байгаа. Энийг уншаад би ойлгохгүй дээ. За нэгсэн ойлгохгүй л байна да гэл бид одоо тэгж л боддог. Тэгэхээр та ишлүн хүртсэний дараа би энэ номыг чинь лүнгийн авчлаа шүү дээ. Одоо тэгвэл ойлголгүй яах юм бэ гэж бодоход бодоод уншихаар гарцаа байхгүй ойлгож илүү сайн ойлгож эхэлдэг байна. За тэгээ бусад хүмүүсийн хувьд ямар байдгийг би хэлж мэдэхгүй. Миний хувьд бол одоо тархин дотор юм уу сэтгэл дотор нэг хаалгыг ингээл онгойлгочих шиг л болдог. За ингээд эдгээр одоо бурхан багшийн сургаалууд энэ цуглуулга одоо эмхтгэл энэ ганжуур 108 байна уу 110 эдгээр бот дотроо 5 гол одоо бүлэгт хуваагддаг. Дотор нь 5 ангилж болно гэсэн үг.
За ингээд 5 гол сэдвтэй ч гэж ойлгож болно. За тэдгээрийн дотроос одоо надад маш одоо боломжийн санагдсан нь энэ нэгэн үсэх судар, зүрхэн судар, өхөксдийн судар гэсэн ийм 3 ном юм аа. За тэгээд томоос нь гэх юм бол 100,000 шүлэгтэй судар гэж хүртэл байдаг. Одоо Шолока гэж байгаа юм л да самгартаар. Одоо 4 мөртөө ийм нэг бадгийг биднээс нэг бадаг, нэг шүлэг гэж хэлдэг бахан л да. Тэгэхээр 100,000 тийм шүлэгтэй, 4 мөрттэй гэсэн үг. За бэлгийн чандад хүрэх судар, их судар гэж нэрлэдэг. Одоо тийм 4 мөрт 100,000 тийм шүлэгтэй. Тэгэхээр тэдгэрийг бүгдээрингийн хураагаад багсгаад ингээд одоо эмхтгцэн тийм судар мөн байдаг. Та бүхэн ойлгож байна уу? Энэ маш том гэсэн үг шүү дээ. 4 мөртөөр 100,000 шүлэг гэдэг чинь нэлээд том гэсэн үг. Энэ төв төл дээр байгаа тийм судар. 100,000 гэдэг судар. За тэгээд юунд их хятад хэл дээр мөн байгаа. За япон хэл дээр ч гэсэн мөн бий. За энэ бүх судруудыг бүгдээрингийн хураагаад нэгхэн үсгэнд хурааж болдог. За тэр үсэг бол А. А гэдэг үсэг. За тэгэхээр А гэд хэлэхээр бид ойлгочхоор одоо тэр 100,000 шүлэгтэй тэр судрыг ингээд ойлгочихж байгаа мэт юм. За ингээ Ганжуурын 110 бот бол ерөөсөө бурхан багшийн шууд одоо айлдсан сургаалууд. За тэдгээрийн тайлбар Данжуур гээд 220 мөн тийм том судар бий. За ингээ тэдгээрийг төвдийн хэлнэ. Одоо сүүлийн 1000 жил буулгасан номыг тоолоод үзэх юм бол 200,000 ном байна. Энэ ертөнцийн ямар ч улсын ямар ч түүхэнд ийм их хэмжээний номыг бичсэн хүн гэж төвдүүдээс илүү байхгүй гэж би хэлнэ. Энэтхэгт ч тийм их ном байхгүй. Тэгэхэд төвд чинь 6 сая л хүнтэй шүү дээ. 6 сая хүнтэй. Тэгэхээр дэлхийн аль ч өнцөг буланд тийм их хэмжээний номыг бичсэн ард түмэн гэж төвдүүдээс өөр бол байхгүй гэдэг нь ойлгомжтой. Хятадд ч тийм их ном байхгүй гэж би хэлнэ. Энэтхэг хятад хоёр ч маш том улс, маш олон хүн амтаж. Тэгсэн ч гэсэн тэдэнд тийм их ном төвдүүдийнх шиг тийм тоотой тэнцэх ном байхгүй. За тэгэхээр та бүхэн ойлгож байна уу? Ганжуурын 108 бэнүү 110 бот, тэрний тайлбар 220 бот, дээрээс нь төвдийн 200,000 тайлбар ном байна. За тэгэхэд энэ христийнхнийг аваад үзтээ одоо Байбл нь байлаа гэж бодъё. Байбл. За тэгээд Байблийн тайлбар гэж хэдэн ном гарсан бах вэ? Тоотой шүү дээ. Тэгэхээр тэр их ном, тэр их тайлбар, тэр бүхнийг нийлүүлээд, шимтгээд, шахаад ганцхан үсгэнд хурааж болдгийм байна. Тэр нь А үсэг байдаг байна. Одоо бидний энэ видеоны дэлгэцэн дээр харагдж байгаа А үсэг юм аа. Энэ бол А гэсэн тарин, А гэсэн тарины үсэг. За тэгэхээр та бүхэн одоо энэ А гэж юу гэсэн үг юм болоо гэд одоо гайхаж суугаа. За тэгэхээр энэ А үсэг 3 зүйлийг агуулдаг. За нэг нь бол энэ дүрсэн. Одоо энэ дүрсэн биш А үсэг. Хоёр дахь нь энэ А гэсэн тариныг уншихад гарах тэр аялгау. Гурав дахь нь түүний утга. Цаад утга нь гэсэн ийм 3 зүйлийг агуулдаг байна. За тэгэхээр А үсэгний агуулга нь юу юм бэ гэхээр л S төрсөн. За тэгээд туйлын үнэн
мөн чанар. Бидний одоо хамгийн эцсийн туйлын мөн чанар гэсэн утгатай. За тэгэхээр одоо туйлын мөн чанар, тэгээд эс төрсөн мөн чанар, за тэгээд хуваагдашгүй, одоо бутаршгүй, одоо сарнишгүй тэр мөн чанарыг хэлж байгаа гэж ойлгоно. Эсвэл бүр энгийнээр хуусан чанар гэд ойлгочиход болно. За ингээд цааш нь үргэлжлүүлээд ингээд нэр өгөөд байя гэх юм бол бүхэл юмсын их байгаль их юм уу, унган их гэж нэрлэж бас болно. За та бүхэн зүрхэн судрыг мэдж байгаа. Зүрхэн судар бол одоо бүх бурхтын зүрхэн шим шүү дээ. Бүх бурхтын зүрхний шим. Тэгэхээр хуусан чанарын сургаалуудыг яагаад их сургаал, их гэж нэрлэдэг вэ гэх юм бол өнгөрсөн одоо ирээдүйн цагийн хамаг бурхад бүгдээрээ гэгэрлийн хутгийг олж гэгэрэхдээ хуусан чанарыг онж гэгэрсэн учраас тэр юм аа. За тэгэхээр ингэж ойлгоод бүх бурхтын сургаалын огшим нь зүрхэн одоо бэлгийн чандад хүрэх судрууд. Бүх бэлгийн чандад хүрэх судруудын гол шим нь ганцхан үсэг, А үсэг байдаг. За тэгэхээр энэ А үсэг бол нэг талаар нэг үсэг юм, нэг талаар нэг тарин юм. За тэгэхээр би одоо энэ яаж барууныханд буддизмыг заах вэ гэд би нэлээд бодож ирсэн. Яагаад гэвэл буддизм бол маш том баггүй. Маш том, маш авгаа. Бүр маш том зүйл. Санаанд багтамгүй том зүйл. Тэгэхээр яг хаанаас нь эхэлж, яг альнаас нь эхэлж заах юм бэ гэд би үнэхээр гацчихсан. Тэгэхээр буддизм өөр ийм маш том учраас тэрэн дунд төөрчих боломжтой. Тэг жирийн нэг хүн төөрхөнд битгий ил багш нар буддизмыг зааж байгаа энэ багш нар бүгдээрээ өөрсдөө ч гэсэн төөрчихсөн байдаг. Яг альнаас нь эхлээд, яг хаанаас нь эхлээд, яг юугийн заах юм бэ гэдэг дээр үнэхэрийн одоо асуудал болцсон байдаг. Яг л одоо супермаркет дотор ороод ерөөсөө юу авахаа мэдэхгүй эргэлдэж байгаатай л адилхан. Алийг авах вэ, юу авах вэ гэд ингээд шийдэж чадахгүй зөндөө тойроод явдаг ш тэр шиг л. За ингээд яг сүм хийдэ шавлан суудаг хүмүүсийн хувьд бол өөр байж магадгүй. Тэрнээс биш та бидэн шиг ийм эгэл жирийн амьдралтай эгэл жирийн хүмүүсийн хувьд яах вэ? Үнэхэрийн төөрөхгүй байхын арга байхгүй. Тийм л агуу зүйл юм аа. Тэгээ тэрэн дотроо төвдийн буддизм бүрч амаргүй. За нэг талыг нь ойлгоно, нэг талыг нь ойлгохгүй. Нэг талээс нь жоохон мэдлээ гэхэд нөгөө талыг нь ойлгоогүй л байна. За ингээд уурсгал болгоны сургаал нэг өөр зүйлээс бариад авцсан юм нэг онцлогтой. За багш болгоны арга барил нэг өөр, багш болгоны заах одоо зам нь өөр. За ингээд суралцах шав нарыг нь бодоод үзэхээр мөн л одоо янз янзын юм соргодог, янз янзын өөр зорилготой, янз янзын оюуны чадвартай тийм хүмүүс байгаа. Тэгээд бодоод үзэхээр л одоо энэ нийтлэг нэг юм суур олоход тэнд чинь амаргүй биш үү? Хүн болгон өөрийнхөө дагдаг багшаа дагна. За тэгэл тэр багшаал дагаал ингээл явж явах их хичээн. Тэгээд энэ одоо нийтлэг суурьнд олоход амаргүй байдаг юм аа. Та буддист үү? Би буддист та гэл тэгэл орхоос шаарахгүй. Цаашаага ярих юм бол бидэнд өөр юм яригдах гэдэг. За ингээд өсрээд л одоо ямар буддизмыг шүтдгийг төвдийн буддизм. За ингээл болоо. Төвдийн буддизм гэсэн бол болоо. Тэгээд цаашаа ярих юм бол бөөм бодлон болно. Тийм учраас тэгээд зогссон дээр. За ингээд би төвдийн буддизма гэж хэлээл дуусан гут хүмүүс юу гэж асуудаг? Аль урсгал ингээл шууд асуудаг. За ингээл одоо урсгал болгон тэгэхээр чи одоо өөрсдийнхөө ламыг
одоо хамгийн чухагдэд гэж үзнэ. Гэлэгва гэл тэгэхээр бог зонхуу гэл. За бог зонхул гэл ярина. За нямагих гэл тэгэхээр одоо бадам самбуу, гүрүү бадмаа самбава гэл ярина. За гарчд үеийн урсгал гэл тэгэнгүүт марвлам гэл ярина. За сажаагих гэхээр сажаагийн лам нарыг. За ингээ жононгих гэхээр жонон дарнаат гэл. Өөрсдийнхөө л одоо тэр бог дээдсүүдийг одоо ингээл дахиад одоо зураг мөргийнч тавьсан л байдаг баах. Тэгээд ингээд дахиад номын уншаад дагаад ингээд явж идэг. За тэгээ энэнд буруу юм байхгүй л те. Тэгвэл заримдаа тэдгээр одоо урсгалын одоо дамжлагын гол лам нарын дэргэд бурхан багшийн одоо баримл бол нилээн захтуу буланд энтер байх нь харагддаг. За тэгээд ингээд бурхан багшийн одоо энэ альцсан содруудыг ингээд ярих болоход за тэдгэрийг тайлбаргүйгээр ойлгоход бол маш хамааргүй. За тайлбаргүй ойлгоно гэж үнэхээр хэцүү. За тэгэхээр л энэ нийтлэг суур олдохгүй байна гэхээр л судрыг заахаас шаарахгүй болж байгаа. Тэгээ судрыг уншия гэхээр ойлгохгүй. Тэгээд ойлгохгүй байхаар л нөгөө тайлбаруудыг нь нэтгэх төвдийн нөгөө тайлбаруудыг уншихаас шаарахгүй болж. Та бүхэн ч гэсэн ер нь одоо судар номыг судлаад номын багш болж болно шүү дээ. Тэрний төлөө заавал лам болох шаардлагагүй, заавал сахил өртөх шаардлагагүй. Зүгээр номыг бусдад тайлбарлаад явж иж багш байж бас болох юм гэж надад санагддаг. Тэгэхээр та буддизмыг тэр чигээр нь ойлгоод тэр чигээр нь мэдсэн байх шаардлагагүй. Та юу мэдэж авсан, та юу одоо ойлгож авсан байна, тэрийгэ заагаад явж бас болох юм а гэж би бодсон. Тэгээ ялангуяа барууныхнаас ийм багш нар гарвал их сайн. Одоо орчин үед ер нь ямархуу зүйлүүд их гарч байна гэхээр зарим багш нар байна шүү дээ. Ямыг бүр наривчлан яг таг бүр ихнээс нь наривчлаад ингээд ажуухнаар ингээд заагаад явдаг тийм хүмүүс байна. Гэтэл зарим нь одоо аль нэг сургаалын гол шимийг нь огт шимийг нь мэдэж аваад тэгээд энэ буддизмын юм шүү гэдгийг нь огт салгаж хаяад тэгээд шал өөр зүйл шиг заагаад явах нь ч мөн байна. Өөрөөр хэлбэл багсаг зүйлийг эндээс ч тэндээс ч ингээд багсаг зүйлийг аваад нийлүүлсэн ийм юмч заагаад явж явах нь байна. За ингээд энэ бол одоо ингээд хоёр хязгаар туйлшрал мэт надад санагддаг аа. Энэтхэгийн буддизм, төвдийн буддизм, хятад, япон бүгдээрээ л судар. Энэ бол надад одоо яг тэр нийтлэг суурь нь энэ судар заах явдал юм шиг санагдаж эхэлсэн. Тэгэхээр хоорондоо ялгаатай энэ олон буддизмын урсгалуудыг ерөөсөө нэгтгэж болох одоо тэдний бүгдийг нэгтгэж ингэж нэгдэж болох тэр зүйл нь бол яг энэ бурхны айлдсан судар номууд юм а гэж би ойлгосон. За тийм учраас бэлгийн чандад хөрөхийн судруудын их судруудын гол шим нь энэ тарны А усаг юм а. За ингээд А усгийг одоо утга учирыг бүрэн дүүрэн ойлгохын тулд бид одоо бясалгал хийх хэрэгтэй. Тэгвэл бясалгал одоо хийлгэхээс өмнө би нэг хэдэн зүйлийг тодруулж хэлье. За ингээд бид одоо энэ А усаг бүх юмны энэ эс төрсөн мөн чанарыг ойлгохын тулд эхлээд одоо бидний энэ биед барих үзэл болон бидний энэ бусадтай ямар холбоо барилдлагатай байна. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Эхлээд энийг ойлгох хэрэгтэй.
биднүүсийн хооронд энэ ямар барилдлагууд байгаад байна. Өөрөөр хэлбэл би болон бусад гэдэг ойлголт. Би болон бусад гэдэг ойлголтыг бид зөв ойлгоод энийг зөв харьцаж чадах юм бол бид жаргаад энийг л зөв ойлгож чадахгүй буруу ойлгоод байх юм бол бид зовоод байгаа юм байна. Би болон бусад гэдэг объект субъект гэдэг энэ бодит хийсвэр энэ ойлголтууд ч л ерөөсөө хамгийн ойлгуул зохих ёстой хамгийн чухал зүйл тэр мөн. Энэ ер нь би бусад гэсэн энэ хоёрын л энэ хоорондын барилдлагаас шалтгаалаад бид нирванд очих уу, сансарт очих уу гэдэг нь эндээс болж шийдэгдээд байгаа. Би болон бусдын хоорондын энэ барилдлага ямар байна? Энэ барилдлага бол жаргалд хүрэгч зам, зовлонд хүргэгч зам юм аа. За тэгээд энэ барилдлага зөв байх, буруу байх, сайн барилдлагатай байх, муу барилдлагатай байх, энийг ч л буддизмд зөв үзэл, буруу үзэл гэж нэрлэдэг байдаг юм аа. Тэгэхээр зөв барилдлагатай байхыг л зөв үзэл, буруу барилдлагатай байхыг л буруу үзэл гэж нэрлэдэг байгаа юм л. Тэгэхээр энэ барилдлаганд л хамаг нууцсан байна шүү дээ. Энэ барилдлага л хамгийн ойлгомжгүй зүйл байгаад байна. Хамгийн далд, хамгийн таашгүй, хамгийн үл ойлгогдох зүйл бол энэ барилдлага юм аа. Би болон бусад гэдэг чинь зүгээр л барилдлага юм. Энэ бол барилдлаганаас өөр юу ч биш. Энэ барилдлага гэж юм байдаггүй бол та бусдыг ч олохгүй, та өөрийгөө ч олохгүй. Барилдлага гэдэг бол зүгээр л гайхамшиг. Барилдлагыг ойлгох урлаг, барилдлагыг ойлгох тэр бэлгүүн. Түүн дотроо онцлон өөрийн үнэн мөн чанартайгаа барилдаж байгаа тэр барилдлагыг ухаарах явдал хамгийн чухал юм аа. Энэ барилдлагыг ойлгох тэр бэлгүүн, барилдлагыг ойлгох тэр урлагийг ч л бид өөрийнхөө үнэн мөн чанарыг ойлгох урлаг юм аа гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ барилдлага, шүтэн барилдлага, энэ юмсын хоорондын холбоо гэдэг маш ойлгомжгүй маш ээдрээтэй тийм зүйл юм аа. Маш далд, нуугдмал, таашгүй, ойлгошгүй тийм зүйл юм аа. Тэгэхээр бидний өнөөдөр ярьж байгаа энэ нэгэн үсэгт судрын гол шим нь энэ юмсын хоорондын шүтэлцээг хэлж байгаа. Барилдлага. Барилдлага энэ шүтэлцээ байхгүйгээр объект субъект гэж байхгүй штэ. Бодит хийсвэр гэж байхгүй штэ. Түүгээр зогсохгүй ерөөсөө юу ч байхгүй. Та байгаа барилдлагаас альва юмсын шүтэлцээнээс илүү юмыг хайгаад л тэрийгээ олохгүй сэтгэл ханамжгүй байхыг чинь бид зовлон гэж нэрлэдэг байгаа юм шүү дээ. Энэ хүү шүтэлцээнээс л илүү ямар нэгэн зүйлийг та хайгаад яваад байгаа бол та тэрийгээ олохгүй. Яагаад ч олохгүй. Та бүхэн би болон бусад гэдгийн хоорондын энэ шүтэлцээг бодоод үзээрэй. Энэ би ба бусад гэж гарч ирж байгаа чинь муухаг дээр үндэслээд энэ барилдлага гараад ирж байгаа юм. Би гэдэг чинь өөртөө шунсан шунал, бусад гэдэг чинь өөрөөсөө бусдад дургүй байх тэр хилэн. Тэгэхээр муухаг шунал хилэн 3. Бусдыг үзэн ядах уур хилэн, өөртөө шунах хүсэл шунал. Ингээд би болон бусад гэж ялгаад байгаа нь муухаг. Энэ 3 хор байгаамаа. Ойлгож байна уу? Энэ хоёр би болон бусад гэдгийг чинь тэр барилдлага нь муухаг дээр суурилсан биз. Муухаг дээр суурлахаар өөртөө шунах шунал, бусдыг үзэн ядах хилэн тэндээс чинь
гарцаа байхгүй ургаж гардаг байна. Энэ мөнхгаас ч л энэ саланг үзэл үүсэт байгаа үстэй. Энэ шүтэлцээнд муухарсан энэ мунхаглаас ч бидний энэ түгээмэл хуран үлдэхүйн зовлон гарч ирээд байгаа. За тийм мөнхөг дээр суурлаад өөртөө шунах энэ хүсэл шунал төрж байгаа чинь одоо бидэнд тэр урвахын зовлонг бий болгоод байгаа. За тэгээд би бусад гэж ингэж салгаж барьснаас бус өөртөө шунаад бусдыг үзэн ядах, бусдад хорсох, атаархах тэрхүү сэтгэл чинь танд зовлонгийн зовлонг амсуулаад байдаг юм аа. Нөгөө л 3 зовлон чинь ингээд гараад ирж байгаа. За одоо та өөрөөсөө одоо бусадтай би ямар шүтэлцээтэй юм бэ? Одоо байгалийн мөн чанартай би ямар шүтэлцээтэй бэ? Аймгүй эд юмстай би ямар шүтэлцээтэй юм бэ гэд асуугаад үзээрэй. За ингээд хоёрдмол саланг үзэл, хоёргийн үзэл гэсэн хоёр ойлголт эндээс гарч ирдэнэ. Хоёрдмол энэ саланг үзлийг чинь бид мунхаг гэж нэрлээд хоёргийн нэгдмэл үзлийг бид бэлгүүн гэж нэрлэдэг юм аа. Тэгээ тэр хоёргийн бэлгүүнийг нь бид тарны А үсгээр илэрхийлдэг байна. За энэ хоёргүй үзлийн барилдлагыг чинь бид бэлгүүн гэж нэрлээ зогсохгүй. Энэ бол одоо сарнишгүй, бутрашгүй тийм барилдлага байдаг аа. Хинч тэрийг буталж чадахгүй гэсэн үг. Одоо хоёргүй гэхэр чинь л хуваагдахгүй гэсэн үг мөн биз дээ. Бутрашгүй. Тэрийг одоо яаж няцалж, буталж, эмтэлж, хэмхлэх арга байхгүй гэсэн үг. Тийм барилдлагыг бид тарны А үсгээр төлөөлүүлдэг байна. Бидний энэ бүх юм хоорондоо шүтэн барилдлагатай тэгээд үгийн мөн чанар нь хоёргийн нэг мөн чанартай юм аа. Тэгэхээр энэ ертөнцийн бүх юм чинь би бүгдээрээ нийлээд ийм хуваагдашгүй нэгэн зүйл байна шүү дээ. Нэгэн бүхэл зүйл. Тэгээд дотроо бид бүгдээрээ хоорондоо ингээ шүтэлцээтэй. Тийм нэг бүхэл зүйл байна. Бидний оршихуй хуваагдашгүй гэсэн үг. Бидний энэ оршин тогтнож байгаа байдал чинь л хоёргийн эм нэгдмэл байдлаар л бид оршиж чадна. Биднес бүх юмтай хоорондоо холбоотой, энэ салшгүй холбоотой байхгүй юу? Холбоотой. Салгаж болохгүй байхаар чинь л нэг зүйл гэсэн үг үстэй. Энийг л бид тарны А үсэг гэж хэлдэг юм аа. Энэ л бидний жинхэнэ үнэн. А. Яг үннийг сонсоход бэлэн зэлэн хүн хэд байна? Бурхан багшийн хэлснээр бол маш цөөхөн байна гэж. Маш цөөхөн байна. Энэ үннийг сонсох хүн маш цөөхөн байна гэж. Өнөөдрийн хувьд энэ хичээлийг сонсоод сууж байгаа тэр хэдэн хүн байна. Ингээд бодохоор бид нэг л өвөр мөц тусгаач юм шиг те хүмүүсээс илүү чухалч юм шиг санагдаад эхэлж байгаа үстэй. Бид ерөөсөө ингээд бүх юмыг ингэж би ба бусад гэдэг ингээ хуваагаа сурцсан. Ерөөсөө л байж байгаа юм тэр. Бусдаас л ингээл ямар нэгэн зүйлээр онцгой өөр мөц байх л одоо бидний зориг юм шиг. Ингээл альва зүйлийг ерөөсөө л ингээл ялгаал, салгаал, ангилал ингээл байхдаа бид дуртай. Тэгэд ингэх нь бидэнд зовлон авчираад байгааг мэдж байгаа. Ингэх нь биднийг өвтгöd байгааг бид мэдж байгаа. Тэгсэн мөртлөө яг одоо түлэгдэхээ мэдэхгүй энэ зул тойроод зулын гэрлэнд шунаад байгаа тэр эрвээ хийтэл яг адилхан. Яагаад чи мэдэхгүй тодорхой хэмжээгээр биднээс энэ өвдөлтөнд дуртай байхгүй юу? Ямар нэгэн байдлаар яагаад чи? Тэгээ ингэж өвдөхийн тулд амьдраад яваад байгаа юм шиг биднээс хийж байгаа юмнууд дандаа өвдөлтөнд зовлонд хүргээд байгаа штэ. Тэгэд энэ өвдөлт нь огт байхгүй болчвол бидний амьдрал ямар ч утгагүй болчихж байгаа юм шиг тий.
Бидэнд ямар нэгэн төрлийн өвчин зовлон заавал хэрэгтэй байдаг. Зовх юм өөрөө хайгаад явдаг байхгүй биднээс. Сонсоход яг галзуу хүн шиг сонсогдож байгаа үстэй зовлонгоо өөрөө хайгаад явдаг гэхээр. Бид бол тусгай өвөрмөц хүмүүсээ гэд бодохтой зэрэг та үргэлж бусдыг доош нь хийх, үргэлж бусдыг бусдаас өндөрт гарах, үргэлж бусдыг өөрөөсөө ялгаатай мэт харагдуулах. Тэгжил байвал сэтгэл нь ханах гэдэг. За бигээр зогсохгүй шүү дээ. Бигээр зогсохгүй. Энэ манай гэр бүл маш өвөрмөц. Энэ манай хамт олон маш өвөрмөц. Манай ажлынхан маш өвөрмөц. Манай хотынхан маш өвөрмөц. Манай улс маш өвөрмөц гэл. Ярьдаг үстэй биднес. Манай Монгол гэл. Чингисийн Монгол гэл. Ганцхан бид л юм байна уу үгүй байхгүй юу? Бүгд адилхан. Тэгээд иймэрхүү үзлийг дэмжигч хүн нь олон гэж. Дэмжих хүн нь олон. Хүмүүс таалагдаад байгаа тийм байх нь. Бусдаас өвөрмөц байх нь таалаад байна шүү дээ. Тэгэл тэрч буруу, тэрнийч буруу, энэч буруу, буруу болгон бусдын буруу ганцхан биелцөв. Надад ямарч буруу юм алга. Зөвхөн л би. Бусд нь бүгд буруу. Тэгээ улс төрийн хувьд бол зөв зүйтэй мэт сонсогдож байгаа юм л да. Иймэрхүү зүйлийг худалдаж авах хүнч элбэг. Ийм үгэнд унах хүн элбэг гэсэн үг. Яг л Макдоналдс шиг. Зарим шашны байгууллагч мөн адилхан. Яг л ийм байдлаар явж байгаа. Хүмүүс тэгээ тэр үгэнд нь хууртаад ингээд үнэхээр тэр мэхэнд нь ороод яваад ах юм яана. Энэ 21-р зуунд штэ хамгийн боловсралтай, хамгийн их мэдлэгтэй тийм зуун шүү дээ. Тийм зууны хүмүүс л. Аль сайн сурталчлаад байгаа зүйл рүү л шуурцгааж байна шүү дээ. За буддизмыг судалж байгаа бидний хувьд ч гэсэн ер нь болгоомжтой байхад илүүдэхгүй. Яагаад гэвэл биднээс буддистүүд шүү дээ гэдэг энэ буддийн сургаалыг, бурхан багшийн сургаалыг судлаад явхаараа бусдыг доош нь хийх, бусдыг үгүйсгэх тийм байдал бидэнд илэрхий харагдаж эхэлдэг шүү. Тэр бол сайхан зүйл биш. Тэгээд ч тийм байх хэрэггүй юм. Тэгээ бүгдээрээ биш л дээ. Зарим нь тийм мерсер, тийм үзэл байгаа гэж би хэлж байгаа. Надаас эхлүүлээд бид бүгдээрээ л бурхан багшийн заасан сургаалаар явж байгаа. Тийм юм чинь ядаж л бид хэрэгжүүлэхийг оролдох хэрэгтэй шүү дээ. Оролдох хэрэгтэй биш шүү дээ. Чаддаггүй ч гэсэн оролдох хэрэгтэй. Хэрвээ та энэ А үсгийг, энэ А тарныг ойлгочих юм бол, сэтгэл зүрхээ та илүү нээлттэй болгочих юм бол, та яг огторгуй шиг танд ийм орон зай гарч ирээд та бусдыг хүндлэх, бусдыг сонсох тийм орон зай танд бий болно. Тэгээ бусдын хэлж байгааг бүгдийг сонсдог болно гэж хэлж байгаа юм биш л дээ. Яг уу тэгтээ одоо байгаагаасаа арай илүү төвчээртэй, арай илүү сонсдог болох юм а гэж. Тэгээд ярилцаж чаддаг, тэгээ хэлэлцэж чаддаг. Тэр л ерөөсөө өнөөдрийн манай хичээлийн зорилго юм шүү дээ. Энэ А үсэг, энэ бурхан багшийн, энэ судрын утга нь тэр юм а. Та энэ А тарныг, А үсгийг ойлгоогүйгээр зөвхөн ярьдаг л хүн нь та, бусад хүмүүс таныг сонсох ёстой, зөвхөн таал үннийг мэддэг, таал ганцхан үннийг ярьдаг гэж бодох нь аюултай юм а. Аюултай. Таны тэр үнэн гээд байгаа чинь хичнээн ч том үнэн байсан ялгаа байхгүй, энэ бол аюултай. Бусдад хүлээцтэй хандах, бусдын үгийг сонсох тийм орон зай үргэлж танд байх хэрэгтэй. За ингээд альва шашны урсгал болгонд тодорхой хэмжээний өөрсдийгөө өндөрт тавих эго байдаг л бах. Буддистүүд дотор ч гэсэн байгаа. Буддизм дотор ч гэсэн, буддизмд ч гэсэн тийм эго байдаг. Чимээ аниргүй, ил гаргадаггүй, чангаар хилдэггүй тийм эго бидний дотор байдаг. Бид бүгдийг мэднэ. Бид үннийг мэднэ. Үнний мөн чанарыг бид л мэднэ гэсэн тийм эго бидэнд байдаг.
Гартаа бариад туг шиг далалж байгаа тийм ил тод биш. Тэгсэн мөртлөө дотроо агуулчихсан тийм нуугдмал эго бидэнд байна. Тэгэхээр буддистууд өөрсдийгөө маш нэгдүгээрт маш мундаг гэж боддог. Бурхан багш маш сайн. Бурханы сургаал маш сайн. Тэгэхээр Бурханы сургаалын дагуу явж байгаа бид ч гэсэн сайн гэж бодох гэдэг өөрсдийгөө. Тэгээ яг магадгүй юм. Тэгэхээр л бидэнд тарина. Тариныг бид маш сайн судлах хэрэгтэй. Дараагийн хичээл энэ хичээл магадгүй 3 хичээлийн турш бид тариныг судлах болно. Тарины гол шим нь юу гэлээ? Эс төрсөн. Энэ ямар ч хуваагдмал биш. Энэ нэгдмэл хоёргүй мөн чанар хизээч төрөөгүй. Эс төрсөн. Хинч тэрийг хийгээгүй, хинч тэрийг үйлдвэрлээгүй, бурхан ч хийгээгүй. Энд үйлдвэрлэв, тэнд үйлдвэрлэв гэсэн шоших түнд байхгүй. Бидний үйлээрч бүтээгүй, бидний үйлдэлээрч бүтээгүй, хинч бүтээгээгүй. Хизээч хаанаас ч эхлээгүй, өөрөө гэлж тэнд байсан. Энэхүү эс төрсөн, хизээч бүтээгүй, хизээч хийгдээгүй энэ хоёргүй мөн чанарыг бид нөхцөл болцолгүй хайр гэж нэрлэж байгаа юм. Бидэнд байгаа энэ хоёртмал үзэл бүх юмыг хоёр талтай авч үздэг. Бид бүх юмыг хоёр талтай авч үздэг. Тэгэхээр бидний мөн чанар, угийн мөн чанар хоёргүй мөн чанартай байдаг. Гэтэл бид зохиомлоор зохиочихсон хиймлэр бүх юмыг хоёр талтай авч үзээд байгаа нь бидний угийн мөн чанарын яг эсрэг зүйл юм аа. За ингээд одоо бид маш сайхан эрен үед амьдарч шít. Одоогийн энэ эрен үе бол ерөөсөө маш сайхан эрен үе. Тэгтэл би хэрвээ гомдол гаргаж тэрч тэгээд энэ ч ингээд энэ гэж гомдол гаргая гэвэл би захаас аваад гомдол гаргах юм олно. Өглөө босносоо эхлээл одоо нөгөө ямар хөл дээр босцсон гэдэг шиг тэгэл тэрч тийм байсан, энэ ч юм байсан гэл одоо гомдлох юм захаас авахулаад өглөө тэдэцэрсэн. За ингээл оймсон юм байсан, тийм байсан, усанд ороход ингэсэн тэгсэн ингээл захаас аваад биднээс одоо бүтэн өдөр зогсолтгүй гомдолсон ч болохоор тийм их юм ярьж болно бид. Хүсвэл. За тэгээд тэдгээрийг тооцохгүй юм бол бид үнэхээр гайхамшигтай эрен үед амьдарч байна. За одоо хамгийн сайн эрэнд амьдарч байна гэж хэлэхэд болно. Хөгжлийн хувьд шүү дээ. Сахилгаан багж техник, гар утас одоо ингээл AI, хиймэл оюун ухаан, одоо робот гэж бодох юм бол тэр талаараа биднээс одоо маш гайхамшигтай эрэнд амьдарч байна гэж хэлээд байгаа юм л та. За бидний энэ одоо хоёрдмал үзэлд одоо бидний энэ хоёрдмал үзэл байхгүй болчих юм бол бидний сэтгэл яг огторгүй шиг болоод ирнэ. Огторгүй шиг болно гэдэг чинь л тэнд ингээд хавчигдах, шахагдах, ингээд барьцалдах тийм юм байхгүй болоод ирнэ л гэсэн. Тийм хавчигдах, шахагдах юм байхгүй байна л гэдэг чинь бидэнд стресс байхгүй, бидэнд зовлон байхгүй болно л гэсэн үг юм. Тэгэхээр ингээд хоёрдмал үзлийн хүрээнд бидэнд үргэлж буруу үзэл байдаг. Бидэнд үргэлж давчуу, шахуу, стресстэй байдаг. Өөрөөр хэлбэл орон зай огторгүй бага байдаг гэсэн үг. За ингээд явцуу, давчуу ийм байдлаас ч л болоод танд стресс, уур хилэн бүх юм чинь эндээс үүсэлттэй гарч ирдэг. Энд бидний ярих гээд байгаа энэ А үсэг гэдэг бол одоо тэр хоёргүй мөн чанарыг хэлж байгаамаа. За тэгэхээр та бүхэн ойлгосон баха хоёрдмал үзэл гэдэг бол ерөөсөө сансрын оршихуй зовлон. Тэр зүгтэл явж гинэ гэсэн үг. Хоёргүй нэгдмэл үзэл гэдэг гэгэрэл, сэрхүй, гитлгүй юм аа.
тэр зам бол хоёргүй үзэл юм аа гэж ойлгоход болно. За ингээд хоёрдмол үзэл бидэнтэй хамт төрсөн тийм хоёрдмол үзэл бий. Тэрийг нь бид далд хэлбэрийн хоёрдмол үзэлгээд төрснөөсөө хойш эцэг эхээсээ улс орноосоо соёл иргэншлээсээ нийгмээсээ авч авсан тэрхүү хоёрдмол үзлийг бид одоо сурсан мэдлэг гэж нэрлээд одоо илэрхий төвшний хоёрдмол үзэл байна. За ингээд салгаал ангилал хуваагаал ингээл байх тусам улам илүү салаад улам илүү аюултай болоод байгаа. Улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд ер нь бол аюултай шүү дээ. Хятад улс гэхэд л одоо маш хүчрхэг цэрэг армийн хувьд ч эдийн засгийн хувьд ч би энд нэг их айхтар улс төрийн юм яриад ингээд нэг их оронч юм ярих гээд байгаа юм биш шүү. Зүгээр л бид яалтчгүй шүү дээ. Бид яах ч аргагүй шүү дээ. Тэгэхээр энэ хуваагдмал үзэл илүү хөгжөөд байх тусмал илүү аюултай болдгийм аа гэж. Тань дайжин үл ойлголцол энэ бүх юм чинь л ерөөсөө энэ хоёрдмал үзлээс гарч ирж байгаа. Ямар ч төрлийн дайн байлдаан ер нь бол маш үнэтэй тусдаг юм шүү дээ. Хүн төрлөخت маш үнэтэй тусдаг. Бидэнд тэгэхээр л энэ А үсэг хэрэгтэй байна. Бидэнд энэ нэгэн үсэг судрыг таних одоо ухаарах шаардлагатай байна. За ингээд хоёрдмол үзэл их байх тусмаа одоо бидний нөгөө бид барих улам илүү ихснэ гэсэн үг. Би Монгол хүн, би төвд хүн, би герман хүн гихчлэнгээр тэгэл одоо өөрийнхөө тэр биеийн байцаалтыг яг тэр чигээр нь хадгалах гал ингээл биднээс улам илүү салаал, улам илүү холдоод, улам юмыг салан үзлээр авч үздэг болдог байна. Тийм учраас л бидэнд энэ хоёргүй барилдлага буюу тайрны А үсэг хэрэгтэй байгаамаа. Энэ барилдлагын ертөнцийг бид нуугдмал ертөнц гэж нэрлэдэг. Хүн шашингүй хүн байж болно. Эх оронгүй хүн байж болно. Гэхдээ барилдлагагүй хүн гэж хизээч байхгүй. Энэ барилдлага шүтэлцээ таны орших байхгүй. Таны энд оршин байх тэр нөхцөл чинь л энэ барилдлагын шүтэлцээ юм аа. Энэ нуугдмал ертөнц яагаад гэх юм бол энэ барилдлагыг бид нүдэрээ харж чаддаггүй, бид мэдэрхүйгээр мэдэрч чаддаггүй, бид сонсож чаддаггүй. Тийм учраас энийг бид далд гэдэг байгаа. Далд ертөнц. Одоо энэ ертөнцийн эзэн гэд ертөнцийг бүтээсэн байгаа гэд яриад байдаг тэрүүн шиг бидний энэ оршихуйг бүтээсэн тэр бүтээгч эзэн нь шүтэн барилдлага юм аа. Энэ шүтэлцээ юм аа. Бидний амьдарч байгаа энэ ертөнц энэ барилдлагаас урган гараад энэ барилдлагын шүтэлцээний дүнд ингэж босож ирж бидэнд үзэгдээд байгаа гэсэн үг. Энэ ертөнц. Тэгэхээр энэ А үсэг буюу энэ барилдлагын ертөнц бол нуугдмал ертөнц юм аа. За энэ А үсэгний учрыг та одоо дараагийн хичээл дээр илүү тодорхой сайн ойлгох болно. Энэ хүн нүдэнд харагддаггүй, чихэнд сонсогддаггүй, гарт баригддаггүй энэ далд ертөнцийг та дараагийн хичээл дээр илүү тодорхой ойлгож авнаа. Энэ ертөнцийг биш үү? Таны сэтгэл маш ариун байж ижил энийг олж харна. Тэгэхээр төөрөгдлийн ийм хоёрдмал сэтгэлгээгээр бид энэ ертөнцийг энэ далд нуугдмал ертөнцийг бид олж мэдэж чадахгүй нэ. Тэгвэл энийг бид тодорхой хэмжээгээр ойлгож авч болно. Дараагийн хичээл дээр А үсэгний учрыг бид тайлбарлаж ярилцсанаа. За тэгэхээр дахин сануулхад А үсэгт дүрс одоо сонсогдох аялгуу гэдэг юм уу? Чимээн сонсогдох чимээн тэгээд
утгах гэсэн 3 зүйл байгаа. Яаж хэрхэн бичигддэг нь бидний энэ видеоны дэлгэцэн дээр байгаа. За хэрхэн сонсогддог нь А гэж сонсогддог. За утга нь S төрсөн гэсэн утгатай. Та бүхэнд дахин сануулж байна. За ингээ хүн анх төрөхдөл хамгийн анхных нь гаргаж байгаа дуу нь А гэсэн энэ тарин байдаг байна. За тэгэхээр нялх хүүхдийнхээс анх төрвөл ерөөсөө энэ А тарныг дуудаад эхэлдэг байх юм. Тэгээд цаашаа үргэлжлүүлдэг гэсэн үг. За тэгээд утга нь юу гэсэн үг юм бэ гэхээр л S төрсөн. S төрсөн гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр л барилдлага. Ямар барилдлага юм бэ гэхээр хоёргүй барилдлага. За та ингээд гэгэрлийн замдаа ойртоод гэгэрх төхөөд ингээ бод садва болоод ирэхин үед танд байх цорын ганц барилдлага бол энэ хоёргүй барилдлага. Өөрөөр нэрлэх юм бол нирван сэрхүй чөлөөлөлт гэж нэрлэж бас болох юм аа. Тэгвэл эгэл жирийн хүмүүн бидний хувьд энэ хоёр төрлийн барилдлагыг шүтэлцээг бид ялгаж салгаж ухаарах тийм бололцоо бидэнд байдгүй юм байна. Энэ хоёр төрлийн шүтэлцээ бидэнд хоёулаа байдгүй гэвэл байдаг. Бидний тэр бүтээгээгүй эс төрсөн гэд байгаа тэр хоёргийн барилдлага ч гэсэн бидэнд байдгүй гэвэл байдаг. Тэрэн дээр бид тэрнтэй төрөд дээрэс нь нэмээд ийм нэмэгдэл хоёрдмол үзлийн барилдлагыг өөрсөндөө суулгачдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр төрлийн шүтэлцээгээ бид маш сайн хооронд нь ингээ холчихсон байдаг учраас хэн ч энийг салгаж ялгаж чадах тийм бололцоог болчт юм байна. За тэгээ ялгаж салгаж чадахгүйгээс гадна энэ чи ийм хоёр зүйл шүү гэж хүртэл бид мэддэггүй гэж. За одоо энийг зөөрлөх юм бол бидний энэ хоёргүй барилдлагыг цэвэр ус гэж бодоход бидний энэ хоёрдмол үзлийн барилдлага чинь тэрэн дотор нэг юм бэх тус ачиж байгаатай адилхан юм. Бэх тус ачхаар тэр усны чинь өнгө өөрчлөгдөж шин. Тэгээ биднээс аль нь усын аль нь бэхийн гэж салгаж бодож чадхаа болчихж байгаа байхгүй. Тэгээ салгах нь битэл нэг л зүйл шиг бидэнд харагдаад байгаа. Бидэнд тэгж мэдрэгдээд байгаа. Тэгээ яг одоо бидний байж байгаа байдал бол тэр гэсэн үг. Тэгэхээр энэ хоёргүй барилдлага бидэнд байгаа гэдэг нь бол маргаангүй энэ бол хэн ч энийг маргадаггүй. Яагаад гэх юм бол энэ бидний өгийн мөн чанар. Тэрэн дээр нэмээд бид ийм хоёрдмол ийм барилдлагыг өөрсөндөө суулгацсан байдаг. Заримдаа бид ингээд одоо нэг өөртөө таалагдаагүй байдал хүнийх ч юм уу энэ барилдлагаа таслах хэрэгтэй гэж ярьдаг. Эсвэл бид барилдлагаа баттгах хэрэгтэй гэдэл ярьдаг. Барилдлага гэдэг бол барилдлага шүү дээ. Тэр чинь энэ бүх оршихуйн эхэн гэсэн үг. Далтаас биднийг удирдах идэг тэр далтын хүч байхгүй юу? Өнөөдөр би та бүхний өмнө багш гэд ингэ сууж ийн. Энд чинь барилдлага юм шүү дээ. Барилдлагагүйгээр багш гэж байхгүй, шавч гэж байхгүй. Та одоо ариун цэврийн өрөө орлоо гэхэд та болон тэр ариун цэврийн өрөөний хоорондын барилдлага байна. Та хичнээн ч ямар ч барилдлагагүйгээр ариун цэврийн өрөө орё гэж хүссэн хүсээгүй тэр барилдлага бол байна. За тэгэхээр л одоо энэ хоёргүй барилдлагыгаа бид халуун галтай хоёрдмол үзлийн барилдлагыгаа бид халуун усны мөн чанартай дахиад зөөрлж болно. Энэ хоёр хоёулаа халуун. Халуун уу гэвэл хоёулаа халуун. Тэгэхдээ ялгаа нь юунда байна гэвэл галны мөн чанар нь өгийнх нь мөн чанар нь халуун. Харин усных өгийн мөн чанар нь халуун биш. Тэр нөхцөл халуун болох нөхцөл байсан учраас халуун болцсон байгаа. Галны мөн чанар бол
өөрчлөгдөшгүй, хувиршгүй, тэрийг ягаад ч салгашгүй, тэгээд энэ Төвдийн гал, Монголын гал, Америкийн гал гэдэг юм ялгаа байхгүй. Эсвэл одоо Германы гал, Цюрихийн гал, Вашингтоны гал, Улаанбаатарын гал гэж тийм ялгаа байхгүй. Гал бол гал. Өнгөрсөнд ч гал, одоо цагт ч гал, ирээдүйд ч гал. Галаараа л байна. Тэгээ энийг л бид энэ өөрчлөгдөшгүй, хувиршгүй, энэ сарнишгүй, бутрашгүй мөн чанартай маа гэж яриад байгаа. Очрын мөн чанартай гэж ярьж байгаа. Тэгвэл усыг бид нөхцөлийн өөрчлөлт ёстой яаж ч болно, ууршуулж болно, гисгээж болно, хөлдөөж болно, яаж ч болно. За тэгээ хэрвээ та галыг хэн ийм халуун болгочвоо? Гал яагаад халуун болцсон бэ гэвэл яах вэ? Гаднаасаа харахад маш боловсралтай хүний асуулт мэт харагдж байгаа боловч энэ үн шиг тэнэг асуулт байхгүй юм аа. За халуун гэдэг чанар усны жинхэнэ мөн чанар биш. Тэгтээ усны жинхэнэ мөн чанар нь бол цэвэр ариун юм аа. Ус бол угаасаа цэвэрхэн. Тийм чанартай. Тэгэхээр бидний сэтгэл бол яг ус. Тэгтээ одоогоор бид жоохон булангарцсан ус шиг байна. Жоохон ч биш. Ер нь бол булангарцсан ус шиг байна. Энэ булангар нь бидний сэтгэлийн булангар нь юу юм бэ гэхээр бидний сэтгэлийн хөдөлгөөн, бидний бодол, бидний дурсамж, бидний мөрөөдөл тэр бүхнийг хэлж байгаа. Тэдгээрийг нь арилгачих юм бол сэтгэлийн мөн чанар бол цэвэр ариун юм аа. Яг л ус шиг. Тэгээ булангартай усны булангарыг бид яаж арилгадаг бэлээ гэхээр биднээс усыг хөдөлгөөнгөө тавьчих шин. Тэрнтэй адилхан бид ингээ сэтгэлээ ямар ч хөдөлгөөнгүй маш гүнзгий амгалантай ийм байдалд ингээд оруулах юм бол тэгээд байнга одоо цагта ингээд бясалгаад байгаад байхын хэрээр бидний энэ хэрэггүй дэмий бодлоо, дурсамж, мөрөөдөл, нисванаас бүгдээрээ одоо арилаад бидний сэтгэл маш тунгалаг байдалд орж болдог байна. Тэгэд өөрсдөө арилаад алгуулчихна. Өөрсдөө арилчихна. Ямар нэгэн тэрнээс татгалзаж, тэрийг дарах гэж оролдож, эсвэл одоо огоорох гэж оролдох тийм шаардлага байхгүйгээр ингээд таныг амгалантай одоо цагтаа төвлөрөд бясалгаад байхын хэрээр тэдгээр дэмий сэтгэлийн нөлөөнүүд бүгдээрээ арилж уусан алга болдог байна. Үүний тулд бид энэ А гэсэн тарныг уншина. Уншиж бясалгах нь шүү дээ. Уншиж бясалгах нь тэгээд түүгээр зогсохгүй бид дүрслэл үүсгэн. Энэ А гэдэг тарин маш их хүчийг агуулдаг өөртөө. За ингээд А тарныг хэрхэн бид унших талаар одоо 3 янзаар унших бололцоотой. Тэр талаар бид дараагийн хичээл дээр одоо ярилцах болно. За ингээд А усгийг хэрхэн дуудах, хэрхэн бясалгах талаар дараагийн хичээл дээр бид судлана. Та бүхэнд баярлалаа. Манай өнөөдрийн хичээл энэ хүрээд гадаалж байна. Баяртай.